Сайн байцгаана үзэгчтэй. Хэрээр гэр хийг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг бид нэг сонирхолтой тийм экстрим төрлийн аялал болгож хийх гэж байна. Сая одоо хотоос гарч ирээд энэ бороотой бүрхэг өдөр гачуурт зогсож байна. Яагаад энэ аялал хийх гэж байна гэхээр энийг нэг аялагч найз үүтэй энэ ганс их гээд. Бид хоёр бас аяллуудыг хамтдаа хийж ирсэн ийм залуу байгаа. Тэгээ манай үзэгчдэд өөрийгөө танилцуулдаг. Аяллахад талаар нэг хууч өгөөд өгөөч. За намайг ганс гэдэг ган үлдээтэй мөн адилхан юм аялах хоббитой хүн байна. Бид хоёр өнөөдөр асар тарихны наадалтай ахуйн харихнаад очих гэж байна. Энэ ийш асар тариханд бол зам бол ер нь машин очиод бол түн их байдаг. Гэхдээ экстрем төрлийн аялал сонирхдаг хүмүүс бол очдог газар юм. Тэгээ энэ удаагийн аялал тийш бол нэг сонирхолтой байх болов уу гэж байна. Хитээ татаач. Ингээд татчих юм. Гаалаараа гэдэг. Зүгээр. За тэгэхээр маа ганс болохоор Facebook-ын Pajero гэдэг группийн бас нэлээд толгойд лидер те зохион байгуулагч нь байгаа юм. Группийнхэнтэйгээ бол нэлээд олон аялал хийсэн те. Их сонирхолтой аялал хийжсэн. Миний мэдхийн чи хагийн хар нуур дээр өвд хамгийн анх очсон. Зун бас хамгийн анх очсон машинтай те. Дан одоо яг энэ машинтай те. Тэг ингэж очижсэн хүн байгаа. Өшөө бас сонирхолтой аяллуудыг говьорч хийсэн. Тэгээд хөвч хангаагаар ч хийсэн тийм ээ. Энэ талаар бол хоёулаа тэгээд сайхан тэр дахиад 24 цаг байна шүү дээ. Ярьж амжин. Тэгээд та бүхний бас нэг анх утрагийн даваагаар хийсэн аяллыг хараад би бас сүс гожоод юунд нь ганцаараа тэргээр давж байсан. Гоё аялал. Бид нар ч бас тэгээд нөгөө бие биенийхээ юм аяллыг бие биенээс хараад нөгөөдөлтөө ингээд шохоорхот төрөө тэрэндээ ингээд тэр шунлан яагаад ингээд бие биенээ өдөөгөөд явж идэг тийм аяллагч та. За ингээд аялалдаа гарцгаая тий. Сонгохгүй дараагийн газруудаар зогсоод гой хуульчдаг хөөр энэ удаагийн аялал гоё авах байгаа. За. Ава. You feel it. Jack Wolfskin. Hero Birhey. Albumsный дистрибьютор BTF компания. Худалдаа оригинал сэлбэг засвар үйлчилгээг нэг дороос мөнх хадаа Toyota төв. Хүүхдийн номер 1 цай. Байгалийн гаралтай 100% органик бүтээгдэхүүн Хив цай. Extra cold. Cold. Extra cold. Мөрөөдлийн амд Kavar брэнд. За баярлалаа. За Kavar брендийн компота идээд шагналт авсандаа маш их баяртай байна. Нэр юм уу? Астан болсондоо их баяртай байна. Асан болсондоо маш их сэтгэл хөдлөж байна. Үнэн байт юм байна. Маш их баяртай байна. Гүцээ цэрэг компотод яасан баяртай. Ингэснийхээ хасаараа аялал Супер шагналт төрөлтөө өрсөлдөндөө. супер шагналт эзэн болно гэдэгт итгэлтэй байгаа. За баярлалаа. Kavar брендийн хамт олондоо баярлалаа. 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 Таныг Азийн тэнгэрийн вэг Kavar. Extra cold. Cold. Extra cold. Намаатай жинсээ гайхамшиг аяллууд үргэлжилсээр уудам талгазрын монгол хүнтэй зах их хязгааргүй гайхамшигт шар далай тэнгис арлуудаар гэр бүл хамт олон найз нөхөдтэйгэн хязээч давтагдашгүй дурсамжин эзэд болж аялмаар байна уу? Тэгвэл бид та бүхэнд 42 дахь ховор содон далайн аялан хамгийн хямдунаар санал болгож байна. Хайртай гэр бүл хамт олон найз нөхөдтэйгэн их үрсэн баяраар шин зунаар, шин замаар, шин жимээр
Хүрээс усан онгоцоор их далайн гайхамшигт далайн ертөнцтэй танилцаж сонирхолтой адал явдалтай мөрөөдлийн арлаар зугаалж усан парк үзэж далайд загасчилж цахалтай хооллон далайн аквариум үзэж Disneyland гэх мэт чин доо Фентвилл Dreamland паркаар зугаалж чин доо хотын түүхийн дурсгал газруудтай танилцсан далайн наран шарлын газар дотны хүмүүстэйгээ амарч зугаацсан аюуллынхан төгс дурсамжийг нэгээр нэмээрэ. Мөн нэхмэл сүлмэл даваа үеийн үйлдвэртэй иргэд энэ салбарын тухайн тоног хөрөмжүүдийг үйлдвэрлэдэг Genly Textile Machinery Group-ээр зочилж технологийн судалгаа хийх мөн танилцах боломжтой. Далайн аялал найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ аялахад тохиромжтой аялал. Улаанбаатар хот далайн чин доовар янтар чин давуу чиглэлд 5 хоног. Бүгд нарийн хэтэр дулсын шандулм жарнислэг суман галт тэрэг усан онгоцоор аялал. Дэлгэрэнгүй мэдээллийг 99-79-35 99-59-35 цаар авно. Extra cold. Cold, extra cold. Хоолн дээр тараад муу ургацтай явна. Ургацыг морьтой явна. Хоёр ингэж байхаар ургац аваад гихтэн тавьчаач. Урсдгүй, урвайдгүй, ургац гурилна. Галзуу тэр хүнд хайртай гэж хэлсэн. Би харин өөрийгөө бүхэнтэй өнгөж хандуулж авсан. Би хинч тааж мэдгүй. Үр цагаасаа киног үзээд Samsung Galaxy S8 гаруйцаа хожоорой. Extra cold. Cold, extra cold. Төрсөн цагаас нь эхлэн таны хүүхдийг халамжлана. Extra cold. Cold, extra cold. Хүүхдийн номер 1 цай. Байгалийн гаралтай 100% органик бүтээгдэхүүн Хив цай. Худалдаа оригинал сэлбэг засвар үйлчилгээг нэг дороос. Мөнх хадаа Toyota төв.
тайрахын явах замд таарлаж болох одоо хамгийн сүүлчийн ажил таарлаж байна. Энд бол нөгөө хамгаалж тусдаг ийм туслан газар байж байна. Бид нэр одоо ерөнхийдөө асар тайрахын явдаг замаар явж байна. Өвөл бид нар асар тайрхандаа явхад мөсөөрөө явждаг учраас их амархан очиждаг. Зам бол одоо дулааны үйлрэлд шавар намаг ихтэй гол дагаж явах боломжгүй учраас одоо голын хажууд талын налуу өксөөр одоо намаг балчиг ихтэй газруудаар одоо явхаас өөр аргагүй болдог. Тийм учраас зуны үйлрэлд бол одоо асар тайрханд аялал хийн гэдэг бол нэлээд экстрем бас сонирхолтой аяллуудын нэг байж чадна. А тэр болгон бас хүмүүс зориод яваад чаддаг ийм газар байж байна. Энэ бол бийж гарсан мөр адгаа. Бод үнэн зам ингэж явах хэрэгтэй шүү дээ. Атио засчиг энэ юу зүрөөд баг тий. Харин унаад өв. Тэрийг бол чинь нөгөө самарчд цулцсан бохгүй. Яг үнэн зам бол юм. Ингэж явж байгаад яг ингэж ороосонгийн юутай дахиад нийлдүүд болно. За чи аль маань юм бол. Ингээд өчтөө. Аль руу наагаас ингэж яваад. Энэ доцоор ингэж өчтөө. Энийг харахад аим чулууч байгаа. За ингэж. Ганцхан миний хувьд энэ газар айгүй онцлог байхгүй. Онцлог тийм айгүй чухал тийм дурсамжтай газар. Би 2013 оны 12 сарын 20-ны өдөр 19-ний орой хотоос ганцаараа гараад ганц машинтай ганцаараа гарч дахиад эндүнгээр ингэж мөсөн дээгүүр ингэж явсаар агаад асар тайрхны зүүн цааталд зүүн хойдолд очиод уулын оргил дамжиж алхасаар агаад зураг авсан асар тайрхны зургийг авчаад ороодоо наашаа гарч дахиад тийм 18-ны орой хотоос гараад 19-ний энэ зураг авч 19-ний орой энэ голыг уруудаж давхиж хагаад мөс цөмрөөд урд чулааг хуг одоо урд тэнглэгээ хуг аваад яг энд тэг би хөдөлгч ямар ч арга байхгүй шүн болцсон. Тэг би арай гэж хүчлээд энэ дээр гаргаж ирээд энэ битүү мөс оомч ийм ховд мовд юм биш. Энэ дээр эренгүүтээ унтчаад өглөө нар мандангууд камера өрөөд нэг гартаа GPS нөгөө гартаа нэг тонгорохтой
Тэгэл алхсан. Чи сая замд тэр нэг хамгийн сүүлийн айлыг санаж байна. Уулын энэ ингэр дээр байсан нэг айл те. Тэр чинь миний оцсон газар байхгүй. Яг эндээс алхасаар хагаад явахад өглөө нар мандсны дараахан алхаад ороо яг нарж явахад тэнд орсон. Эндээс нэг ойролцоогоо 28 км газар. Битүү чон юм. Чиний тэр айлыг одоо тэр айлыг ер нь мэдж байгаа шүү дээ. Тийм мэдж байгаа. Би бол сая энэчээс дурдамжтай газар гэж яриад эхлэх чинь яг тэргээ ярих чинь да гэж юм гадарлаад явсан. Тэр үлстэй энэний үед л яг тийм бүр санаас өртөө гарч ирдэг баг. А тэгээд тэнд очиод нөгөө айлаас уцаар их гэсэн уцаа байхгүй. Сүлжээ хаана ярих гэсэн. Ийм том уулын ороо тэр л очих гэж. Тэгээ нөгөө рүү нь гараад тэр айлын хүнийг дагаацтай мачид л алхасаар гаад ороо дээр нь гараад маа Эрдэнэ ууланд залуу байдаа. Зурагч. Тэр л уцтаад заахан энэ чинь ингээд ирчихлээ. Надад тусалцаа хэрэгтэй. Юу аах хэвээр ажил дээр солиод хоёр амарч юм багс. Яг нь нэг амарч нь мөрөөдсөн. Тэр хэрэгтэй байна. Тэгээд аваад тэр яг би тэр айлд оронгууд тэнд гагнуурч залуу хатаа над таарахгүй. Тэгээд тэр гагнуурч залуу мөнгөний нөгөө. За чи явж апрод олж ирнэ. Миний машинд чи ингээд гагнж өгөөд байгаараа гэдэг. Мөнгөний стop баярлалаа гэхин төлөөл. Тэгээ нөгөөд чинь гагнуурын апродонд яваад би тэр айлд дээшээ гарч уцаар ярьчаад нөгөөдүүлээ дутчаад нөгөө айлд сууж байгаа чи. Тэгсэн нөгөө залуу апродонд яваад нэг 2 цаг гарна. Одоо тэр айлаас доошоо гачуурч явж байгаа байхгүй. Тэндээс очиод апрода нөгөө гагнуурын апродыг мөнгөнүүдээ багс багстаа аваад ирэхэд нь би нөгөө айлд сууж агаад суугаад яг энэ дээрээ машины чинь өргөж дангараад байгаа задлаа л байсан. Эндээс гэрэл гэж дахиад орсон. Цамаа уугаа гэдэг нэг найз. Тэр нөгөө Эрдэнэ уулгыг автсан. Тэр хоёр нэг амарч та харахгүй шин. Тэгэд бол бас баярлж байсан би уугаадаа Эрдэнэ уулгыг тэр засвар эзэн залуучууд малуучууд бүгдээрэнд нь айгүйх баярлж байсан аахгүй. Бас хүн ингээл эн чин тэ хэрийн хүн зориг гаргаад ирэхээргүй. Би өөр бас ганц нэг найзууд руугаа ярьж тайсан. Тэгэхэд өө амжихгүй ажилтаа төрөлтэй гэж байжсэн тэ. Тэгэхэд маа Эрдэнэ уулгын ёолкоо тэмдэглэжсэн хөөх тахгүй. Уулчтай ёолк лүү юуны ёолк. Тэрийг тэмдэглэжсэн. Бирүүкөө өмдтэй, батигтай, костюм бичигтэй, дээгүүрний курткөө өмссөн. Миний хоёр амарч нэг барьцсан. Эрдэнэ хин уугагийн машинд боож ирж байгаа юм. Би ч айгүй баярлсан. Тэр энэ ажил бол миний хувьд бол ер нь айгүй дурсамжтай их гоё ажил байсан. Хүний жанр танигдсан, өөрийнхөө шантсыг сорно гэдэг бол айгүй гоё юм. За тэр ч яг ингээд нэг юм дурсамжтай газар. Одоо энэ амаар өгсөл. Одоо энэ амаараа өгсөн. Хайрхан маань энд байна. Бид нар энэ амаар өгсөн. Энэ орж ирж байгаа энэ сайр бол зундаа бол урсгалтай. Одоо хавар жоохон урсгал багтаах шүү. Энийг бол их хаан гол гэж байгаа. Тэгээ ингээд өгсөн энэ голоо өгсөөр их хаан даваа гэж цаашаа явангуудаа хагаар нуурын наатай хонгорын голын их рүү очсон. Хонгорын гол өгөө тэр явцгаа. Тийм. Тэгээ хонгорын гол нь цаашаа явж байгаа хагийн голтойгоо нийлээд тэгээ явж штэ. Бараг цаашаа явчих юм шүү. Энийг бол давах боломжтой шүү. Тийм. За тэрийг судлаа. За энэ бол шүү дээ. За одоо яг энэ урсж байгаа бол заан гол. Дөрөв заан гол маань доошоо тэрэлжийн голтой нийлээд доошоо тэрэлж болоо явчихдаг. Бид нар энд эрсдэл болохоор түрүүний одоо нэвтрүүлэг эхлэхэд гачууртын тэнд зогсож исэн бол гачууртаасаа гарч тохиод шар хоолой гэдгийг өгсөд шар хоолойгоор өгсөд дээш нь тултал нь яваад даваатын даваа тий. Даваатын даваагаа даван тэр одоо даван дээгүүр давангуудаа тонгоогоод тэрэлжийн голоо дэвт гарангууд доошоо өгсөж тэрэлжийн голыг одоо ертөнцийн дээгүүр зүүн дээгүүр нь тий саманж ингэж явсаар хагаад гарчирэнгүүтээ энэ тэрэлжийн гол заан гол хоёрын бэлчрийн дээгнүүр наашаад заан голоо гарангуудаа буцаад одоо энэ заан голынхаа хөндийгээр ингэж явсаар хагаад энд ирж байгаа. Тэр түрүүний тэр дор байсан айлаас энэ хүртэл 30 км гэхлээр заан туулын одоо тэрэлжийн бэлчрээс бол нэг 27-8 км орчим яваад яг энд ирж байгаа. Эндээс бол хоёулаа хоноглох газар хүртэл ойролцоогоор нэг арга л 10. Энэ бол самарчтууд их явсан байх ёстой. Ер нь явсан байх гэж би найдаж байгаа. Энэ хинтийн дурууг самарчтууд ер нь төлөмж яваа дөө. Ер нь нэг жицэг штэ. Том 31-үүдтэй деботогтол тэгээд ямар л ямар их рүү гараад тавьчихдаг штэ тэр. Замдаа даарлсан моднуудыг хэргаал. Зогсож байгаа газар бас нөгөө дээр түүхийн улбагаар зөвхөн бас жоохон учиртай байж магадгүй бас газар байгаа. Нөгөө зааны дуган гэж тэмдэглэгдсэн байдаг газар чи одоо тойр нь одоо яг энэ доор байгаа. Тийм үү? Тийм. Хоёр жижигхэн дуганы тойр байгаа. Тийм. Тэгэхээр энэ гол энэ хайрхан энэ газрыг бол учиртай сонгосон байгаа шүү дээ, тийм ээ. Тэр одоо хин хэдэн онд байгуул? Тэр одоо мэдээ дээр одоо тэгэл 16 дугаар зуун мөн ч юм уу те 17 дугаар зууны шарын шишин мандчих үед л байгуулаад үү. Энэ хаас энд бол нөгөө бясалгал яг нөгөө бүтээл төрүүл хийх тийм төрөлтөөр л энэ юм байсан байгаа шүү дээ. Одоо энэ шиг сандгийн эднүүд агтгуурууд Занбаатарын одоо яасан бүтээсэн хийд байгаа. Тэгээ нааш энэ
хавийн бүх одоо нөгөө халуун аршаан, бүүтэй аршаан бүх юмыг зан тодорхой судлаад ач холбогдлын бүгдийн тодорхойлоод өгсөн байдаг шүү дээ. Тэгэхээр манай үнэтэй холбоотой гэж магадгүй юм байна тий. Холбоотой магадгүй. Тэр бол үгүйсгээ аргагүй. За нэг ийм сайхан дурсамжтай явж байна да. Хоёул баг. Өгсөж байна бид нар. Харин цансныг бодоход хуурай. Хуурай. Хамаагүй хуурай. Хамаагүй хуурай. Би ч одоо өстө шавар усан 170 өстө. Баларна гэж одоо сэтгэл зүйн асар том бэлтгэлтэй ирсэн чинь. Тэгээд нэг юм намар байдгүй шавар сая бол байна. Тийм байна. Тий. Намар болохоор ус одоо шавартай байдаг газар бол хуурай. Тэгэхээр би ингэж таамаглаад байна. Өвөл нөгөө дошин гүгээд их хөлдсөн мүс их овоордог газар нь сая шавартай байвал гэж бодлоо. Магадгүй нөгөө юугаа яагаад мүс чинь гол чинь нөгөө тошд хөөгөл гүгээд байдаг шүү дээ. Тэгээд шавартай болсон. Бид нар бол одоо сая ингээд явхад бол өвөл бол сая голын мөсөн дүүрэн дээр явдаг газрыг бол сая ил гарцсан сайран дүүрэн дахил тий. Бас сонин гоё санагдаж байна тий. Энд чинь ийм сайртай байд юм байна. Энд чинь тийм байд юм байна гэдэг. Нөгөө төмөрхүй гэжсэн гадрууд энэ төр бас тий. Дараа явхад бол бас энэ хувьд санаад ухааргүй юм байна гэдэг бас баримжаа аваад явж байгаа тий. Сайхан. За хөдлөе да цааш. За хөдлөе. Can you feel it? Jack Wolfskin. Hero Birkin. Агнесны дистрибьютор BTF компани. 이게 제일 이게 없고 나쯤보다 아깝다. 이게 같이 오는 가로 댕기 가라 가만 있어. Даацгүй ингэж явж байгаад хамаг гадар байлаа. Хоёулангийнх нь маргааш юм. Би үл ийм хоёр байх. Яакос гинийн хоёр байх.
Миний зочин бол манай маань. Миний зочин бас оройн хоол ингэсэн. Хоёул тэр хооронд жоохон ханг өрхнээ. За тэгэхээр Майхан бол барих нь асар амархан. Чи аялагч юм өөрөө мэдж байгаа тий. Чи гэхдээ энэ хоёр алийг сонгоно. Аль үг чам таалагч чинь. Чи сонгоо. Хэлэн гэж юм таалагч чинь. Уутын үзүүлэнгүүд алийг сонгох. Харин тий. Арай өнгө муудаг нь өнгөлөг уутанд нь хийгээ холигч болохоор л юм шүү дээ. Дотор нь бол чи бол энэ брендийн чанарт бол бүү эргэлцсэн. Бүү эргэлцээ. Тий, бүү эргэлцсэн. Тэн дээр бол санаа зовлтох. Зүгээр л энэ бол яг өндөө үлээ шах. Өөрөө чинь бариулсан энд нь барихад амархан. Барихад маш амархан. За тэгэхээр ингэнэ хоёлаа. Би энд барья те. Би энд барья. Энд би махна барина. Хоёлаа хоолоо энд хийн. Хоолоо энд. Чи тэнд махна арч. За. Тийм болж гинөө. Болж гин. За би чамд туслана юм. Эдг заавч. Чи доош наа чийш нэрхээс эдг. Гацнууд энд байна те. Гацнууд. Энэ болохоор юм байнга хэлээд гаргалаа. Тэгэл ингээл сайхан чухтаа явчихна. Тэгвэл энэ ууланд нөгөө дайралтын майхан гэж байдгийг. Тэрэнд их тохиромжтой харагдаж шүү. Дайралтын. Тий. Тэгэхээр яа. Өндөр ууланд дайралтын майхан гэхэр хөнгөн байх юм гэсэн. Хөнгөн жижигхэн. Тэгэхээр барихад нэг юм боловсронгуй авсаархан. Дайралтын майхан гэхэлэр одоо дайрахын урд барина гэсэн үг үү? Үгүй дайралтынхаа үүрж авч явна гэсэн үг байхгүй. Уулаж явахдаа. За энэ нэг ингэн наадхаа цааш нь татта. Тэгээд нөгөө уулын бүс чинь байраас салхитай ч байна. Тэ? Нөгөө майхан барихад хүндрэлтэй нөхцөл байдалд байна шүү дээ. Тий. Тэгэхээр бас барихад амархан. Амархан байгаа сте. Амархан юм байна. Батбух хөдөлгөөд байхдаа мундаг. Уулын чинь нөгөө хүчтэй салхи шуургатай үед ч гэсэн майхан байх шаардлагатай болдог шүү дээ. Тийм үед хөдөлгөө сайн дааж өгч. Чи ч одоо бас хөөрхөн хэд ууланд гарчаа үед. Юу шалах вэ тэгэл. Анхны хүнтэй л болоод явж байгаа шүү дээ. Наа энд. Энд ч юм шиг байна. Ингээд гацнуудыг татаад ингээд энд. За. Хова. За энэ үл ингээд дамаа бинийх чинь. Хоёул тугасах уу? Яг яхан зүгээр. Хоёул одоо хоолныхаа ширэг. Тэгвэл бас би мэдрээд байгаа байхгүй. Гасгүйд манай найз бол сайн явж байгаа гэн. Энэ тийм нэг юм дурсамжтай гоё аялал хаана хитэ байна. Нэх гоё аялал байдаг шүү. Хүний санаанаас гардаг. Одоо нэг фэйсбүүк дээр одоо тим юмнууд нэг жилийн боллоо гэл нэг мемори сануулдаг штэ. Тэрэн дээр одоо хамгийн их догдолж исэн юм нь болохоор хагаар нуурлах байсан аялал. Нөгөө хамгийн анх зам гаргаал найзуудаараа нийлээл. Тэгээ тэрний дараа 100 очсон. Энэ аяллууд дээр л илүү догдолдог доо. Хагаар нуурлаа. Яагаад гэвэл чи хамгийн анх машинтай очсон аялал. Тийм ээ. Олон хүмүүс бас нэг зүтгээд бас нэг замын олоогүй ч юм уу, бас балтаагийн туулж чадаагүй ч юм уу. Олон байдлаар бусч ийсэн. Тэгээ бид нэр зорьсондоо хүрэхин тулд тийч чинь бас зориг төвчээр гаргаж явсан. Тэгээ тэрийг харахаар л илүү догдлмоор өгдөг та. Тий. Аргачгүй л дээ. Би гэхэд хагийн арны урлуу машинтай очих гэж оролдоод 3 км тулаад тэгээд аваад алхаж очижсэн юм шүү дээ. Хожим бол би машинтай очсон. Бид нэг өвөл нэг холуулаа чиний явсны дараа нэг яваагүй те. Хэдэн клуб машины автоклубуд нийлээ те. Тэгэхэд хамгийн анх машинтай очижлаа шүү дээ. Өвөл. Би зам бол одоо машинтай очиж үзээгүй. Тэр ажлыг чинь би зохион байгуулж байсан тийм ээ. Тий. Бид нэр Варанглер клубийнхан нийлээ. Тий. Хожуу гаштай байл. Араас нь гүйцэж очижсэн те. Тэр нэлээ бас том аялал бас те. Тий, том аялал болсон. Бүр багсгаад машинуудаа танаа тэрч үдэ те. Танаа тэр ч одоо Pajero клуб, Land клуб, Landийнхан тэгэл маа Wrangler клуб байсан шүү. Nissan-ийнхан байлоо. Nissan-аас яг клуб гэж хүмүүс байгааг бах. Одоо нөгөө Tacoma клубын бас өдөрддөг хүн ариун болд. Тэр явж исэн юм бэл Tacoma-тойгоо. Тий, ариун болд явжсэн баг тий. Тэгээ 70-ын бол тэр чигээрээ шүү дээ. 70-ын бол нэлээ олуулаа шүү тий. Тэгээ бас баахан загасчд байсан тий. Загасчд бол битөө. Нөгөө
дайгдуулах бүх машинд л суудсан юм шүү. Тий. Шин жингөө тэргүүр чинь гэрэлтүүлээ. Хамгийн хүн багтай аялдаг групп ч одоо манай Wrangler клуб шүү дээ. Тий. Ганцаараа. Тий. Эсрэл 2-2-ороо явдаг. Сонин клуб байдаг тий. Нэг хүн дайгаал шамбаралдаад авахгүй. 5 машин гарахад эсрэл 10 хүн байвал байна. Их юм дээдлэн. Бараг 5 машин 5 хүн байвал тэгээд бараг болчих гээд байдаг. Сонин аялагчид манай клубд байна. Бусад клубийнхыг харахад нэлээд олоолаа явах сонирхолтой байдаг шүү. Тий. Энэ тасмал таа. хамгийн өндөр гасан оргил хаана. Нэг уудаад их нөгөө даг уучтыг хажууд бол би яваг байгаа шүү дээ. Тэгээ хамгийн өндөр нь саяны мөнгө сордод байдаг шүү дээ. Тэгээ чи бол ууд гэж ярих аюул тустай юм тий. Тий, ер нь нөгөө ойр хорхон байн гасах гэдэг. Одоо хайкинг гэх юм уу? Хайкинг. Тий. Тэрэндээ их яваад байгаа учраас ууланд их дуртай болчихсон. Богдууд руу тэр. Богдууд руу хагасан бүтэн цаанд ер нь ойр хорхон гачаад байгаа. Одоо баруун ширээ. Тийм дугуулгаа магаа ингээл. Унаад удаагүй ингээл аваад авах. Янз бүр гэж чинь. Гоё харагдаж байна. Гоё. За, суу. Минийх. За. За, тэндээс бодоод ургаж халуучихгүй. Тэгээ. Тэрэндээ тий. Дүүнэр над нэг юм сайхан ком өгсөн. За. Тэрнийгээ сайхан хэлээ шүү дээ. Юу гэдэг ком байна? Энэ апууд нэг аждаг дүүнэр манад нэг юм боргоо гэсэн гоё юм цүнх өгсөн. Оо за. Бүх юм бай. Энэ хоёр тавтах. Юу нэ онгоолгоч аа? Тийм, бүх юм байна. Юу. За. Ийм өгсөн нэг нь ашиглан да. За суу. За. Аа, янз бүр гэж шүү. Одоо нөгөө хэлэхгүй бодохгүй янзтай гоё гэдэг юмнууд гараад байгаа. Угаасаа тэгэхээр зураа гаргалаа. Энэ бол үнэхээр гоё та. Таны эхнэр юу вэ? Угтаа эхнэр өвдөр бол нэг мэрэгчлээ, аялжуулсан мэрэгчлээ болно. Тий. Би одоо тэгээд аялжуулалтаар бол ажиллаагүй. Аялжуулалтыг бол аялж болохын тулд мэрэглийн эзэмшчээ гэж битэр энэ хоёлоо дүгндэг байхгүй. Манай эхнэр бас уул уурхайн компанид ажиллаж байгаа. Менежер хийж байгаа. Би одоо барилгын салбарт бас нэг бизнес эрхлээд явж байна. Тий. Ийм л байна. Хүүхдүүд одоо том болоогүй. Сургууль, цэцэрлэг. 3 хүүхэдтэй. Тий. Тэгэл дууны төлөвлөлт аваад аялж. Зун наадмаар л ажиллаж байна. 7 сарын 8-нд гарна. 7 сарын 18-нд ирнэ. Энэ 10 хоногт юу амжуулж болох уу гэж бодож байгаад маш их тагарах. Би нэг юм асууж байна. Гэр бүлийн аяллууд яг ямар юм байх вэ? Гэр бүл яг манай орчин толгойд яах вэ? Нэг тийм амар экстрем биш. Гэхдээ бас гоё юм үзүүлээд гол нь миний хүүхдүүд хожим би энэ газар очиод үзчихсэн шүү дээ гэж бахархаасаа гэж боддог. Би үзчихсэн юм байна гэдэг. Ийм газар очиж үзчихсэн юм байна. Энэ үед ийм хэцүү бартааг туулж исэн юм байна. Энгийн зүгээр яваад enjoy хийх биш те. Бас адал явдалтай аялал хийгээд очих. Тэргээ эргээд бахархалтайгаар дурсаасаа гэж боддог. Тэр л гэр бүлийн хамгийн гоё аяллаа үнцэн орчих юм болов гэж бодлоо. Чи одоо ингээд аялаад ингээд олон цаг магаар явна шүү дээ. Хүүхдүүд ядарна үү? Ядарна. Тий. Тэгээ ядраахгүй тул чи одоо жишээ ядраахгүй тул юу гэх вэ? Яг үндэ бол юу ч хийдэг. Юу ч хийдэг үү? Яг явж байгаа л харахгүй боллоо бодолдог. Өдөр нь тэгэл кавин дотор тэгэл нөгөө хоол ойр зур юмнуудыг бол мэдээд авчихна. Тэгэл өдрийн хоол мол нэг идчихсэн тусны хийж идчихсэн санахгүй байна. Гуанз манз таарлал идчихсэн. Тэгээ ер нь дандаа л нэг тийм энгийн enjoy аялалд нэг явж байгаагүй. Дандаа нэг экстрем талынхаа бүр амар хаард экстрем биш ч гэсэн бас нэг зөх хэмжээний экстрем бас нэг хүмүүс нэг явж байгаагүй. Тэгээ тийм газараар явж байгаа шүү дээ. Олон хүн явдгоо хүмүүс явж исэн ч гэсэн. Тэгээ тиймэрхүү ажил хүүхдүүд дайлхэр таадаг.
Хүүхдүүд бол тэрийг хожим нухаарах л баг. Тухайд бол таалагдахгүй. Жохоо ингээл харанхууд ингээл харанхуу мархууд хүмүүс нэг жоо уур амьсгал нэг хүүхдүүд мэдрэгддэг байхгүй. Нэг яана маана гэж эхэлдэг штэ. Тэр үл харилдаа л гэж юм чи. Гэтэ тэрийг бол тухайд бол хэцүү байсан ч гэсэн хожим нь тэр ямар үнцэнтэй ямар гой дурсамжтай ажил байж ижив гэдэг хожимд мэднэ. Тэр нь үлдээсэй гэж би боддог байхгүй. Өнөөдрийн тэр хүүхдүүдийн сэтгэл ханамж чухал биш. Ирээдүйд тэр дурсамжийн чухал юм уу чи? Ажлаас үлддэг юм дурсамж. Би бол ингэж боддог байхгүй. Гэр бүлийн ажил бол аль алинд нь тийм сэтгэл ханамж бэлгэлэх хэрэгтэй. Заавал ягаад аавыг дагаад экстрим ажиллаар яваад тэр хүн хожим дурсамж нь үлдэгдээ гэж бодоод явах хэрэгтэй ингэж бодлоо. Тэгэхгүй бол хүүхдийг тийм гоё байлгахын тулд алхам тутамд нь хэсэг хугацааны дараа тэр гоё сэтгэл ханамжтай байлгахын тулд жижиг юмнуудыг ингэж бэлтэж байх хэрэгтэй болоо гэж боддог байхгүй. Жоох явж байгаа буулгаж тоглоулах, жоох явж байгаа сонирхолтой жижиг сажиг юмнууд үзүүлэх. Эсвэл амраах, иймэрхүү янзаар ингээд жижиг хүүхдүүдтэй гэр бүл яваасаа л гэж би боддог байхгүй. Тэгэхгүй тэгэл би үзэх ёстой эднийг бол дараа нь ойлгох штэ гэж туушинтай тэгэл бас хэцүү яа. Би чинь зөвлөмөр санагдчих. Шууд тийм чиний ярьж байгаа шиг тийм болохгүй штэ. Наад юмнууд чинь бүгд юм амжуулагдаад явдаг байхгүй. Тэгээд хүүхдүүд бол одоо яг миний ингээд надтай аялж явжсан. Ерөөсөл хэлд ороод уул ярьдаг болсон штэ. Аваа ууланд явъя л да. Тэгэл хотоос гараад үзвэл yes хөдөө явцсан байна гэж хэлсэн штэ. Тэгэл орой амраа жоох ингээл эвгүй ингээ харанхуу маранхууд ингээл явж ирэл гэртээ харилдаа л хэлчих. Тэгтээ бол тэгтлэн туйлдны хүртэл зовоно гэж юу байх те. Зүгээр ер нь бол нэг тийм бас энгийнээс нь арай өөр те өөр хэмжээнд л тэр цаг хугацааг өнгөрөхийг л хүсдэг байхгүй да. Тэ. Би зүгээр л яах вэ нэг юм. Тэ үнтэй зөвлөгөө хүлээж авлаа. Би бас тэгж бодсон юм. За дэрж яах вэ? Сайхан үнэхээр сайхан хавттай хоол байна. Би одоо юм ярилгүйгээр хоол идмээр байна. Хоол идсний дараа бараг л унтмаар. За. Тэ. Татаа сайхан хооллоо. За. Замчсан маш их баярлалаа. Үнэхээр гоё хоол. Чи өөртөө юм жоох юу чи над яагаад юм аа? Чамайг харсан чинь амар идмээр сан. Идмээр байгаа юм шиг харагдсан. Өнөр дэл төрөөс хийж чадал баа бүгөө баа гэдсэн. Үнэхээр тийч яд төлөөсөн шүү. Тэгээд нөгөө хоол хийж байгаа хүн чинь өөрөө бас нэг сонирхол жоохон буурдаг шүү дээ. Тэгдэг юм уу? Тэгдэг. Тийм үү? Тий. Тэгэл манай ихтэй баг тэгдэг. За сайхан болоо. Өдөр Улаанбаатараас хараад нэг 80 км яваад Асрал тарихны өмнө зүгдүүдийг Авхан хайрхан гэдгийг хайлууд ирээс хоноглож байна. Авхан хайрхныхаа ертөнцийн зүгээр зүүн урд талд нь одоо байрлал хоногч байна. Can you feel it? Jack Wolfskin. Rated PG. Агуулсны дистрибьютор BTF компани. Хонсоо болоо халгаа иччих штэ. За урчин сайхан мөрөө. Оо сайхан. Үрөө жоохон жиндүү. Үгүй ээ. Гайгүй. Зүг хөвцнийхаа дараа жоохон жинтгэхэр дээгүүр дээд нөмрөөд. За. Тэгээд чамаас ирэтэл нам унтлаа штэ. Би ч бас сэрчгэн болов гэж нэг хэсэг үлээж хөвтлээ. Тэгсэн чи бас л тэнд хархираа хүмүүний төрлөөр бол бас яваад ах юм зү. Тэгээд төвчээр ут тасраад бослоо штэ. Аялж явахад аль юмыг тэрхүү
Одоо ингээд урд чинь гадаа тавиад хөлдсөн өгөрцгийг зүсээл ингээд баяж штэ. Толгой дээгүүрээ нөмөрч байсан чинь өглөө болоогүй юм шиг л унтаад байна штэ. Тийм үү. Чи тэгж толгой дээгүүрээ нөмөрч унтдаг юм. Тий. Тэгвэл нэг хүүтийн юм сэвэлзээд ивэл унтчихад байгаа. Би бол харин гайгүй ш. Толгоогоо ер нь лагаар авах дуртай. Гэхдээ айгүй сонин агаарт гарч ирэхлээр хэвтэл нам тэгэл өглөөсөр. Тий. Голдон тэгж хоёр хоорондыг сэрүүгэнд сэрж мөрөөд төсөж толоод авахгүй. Тий. Тий. Тэр нь сайхан. Яалчгүй нэг даарч марах юм бол нэг сэрж нэг хуцлагаа янзлуул янзлж явах шүү. Тэгэл унтанда сайхан шүү. Таарна шүү. Тэнд ус нэг 5 гээс давхарлаа тавьчих болчихлоо. Аваад хол юм. Тас нөт сэлбэт хүмүүс яалаа. Сайхан зүйл. Сэлбэтиг урд чинь хөлдөө тонж тэ. Тэгэж энэ голын ус хөлдүүгээрээ шүү дээ. Энэ голын жижиг. Тийм ээ. Хөлдөө. Хөлдөө лээ. Урд чинь ингээ майхан захны гадна тал бол зүгээр сайхан цам зохиол онж. Хэрэг ус хийгээгүй гэж. Тэгэл хэрэндээ сайхан болоод явчих юм дөө. Яг цэмцгнээ цүүд болоод авахгүй ч гэсэн тэгэл бас учиргүй нэг таваараад авахгүй тэгэл. Тий. Болд юм да. Бод өтгөр цэвэрхэн байж идэлгээл. Одоо өдрийн ажил хийх юм бол анханасаа жоохон цэвэрхэн байхгүй сүлдэл уурч. Тий? Тий. Одоо өдрийн ажил бол анханасаа сайн юмудаа эмхтэй явахгүй бол сүүлрүүгээ зуурч. Сүүлрүүгээ нөгөө манара гэдэг шиг юм болсон. Шамаг юм нь холдтол. Тий. Нэг талаасаа тэтгэл олон өдрийн ажил бол сүүлдээ бүх юм ингээд гарт орно. Хин юу их хэвээр те хаана юу байгаа бүгд мэддэг болол. Тэгэхгүй анх яг гарсны дараа бол нөгөө дэлгүүр очоод тавсан юмнуудаа бүгдийг аваачаад нэг савнд баглаа хийчихнэ. Тэгэл хэвээр нэг хэсэг үтэж та дав цаанагаа үлээ гал. Пэр цаанагаа үлээ хөөш мах яалаа хутгаа авсан юм уу тэр гэл. Тэгээд эхнээсээ ганц нэг юм мартчихаар ламаа дараад. Тэгээд намдаа аваад. Тэгээд нэг жигдэрчгэрэж бодно гэх. Наадхаа өгч би. Маа нэг минь бол. Нэг нэмэт гэж. Тараа сайхан сүйтэй цаа уучхна. Тийм ээ. Одоо ер нь цай болцсон баха. Чи юуг нь будааг нь ламсчих. Тэгээ. Тэгээ будаал болцсон бол болчихж байгаа шүү дээ. Юу ойролцоогоор нэг 15 минут бол ингээд буцалчлаа. Айнугаас 2 хоног таамаг юм тий. Энэ шүү дээ. Энэ холбоо. Давсан хийж таглаа. Тийм давсан юм. Майнг болтно. Давсан явлаа. Би. За чи давсан. Би бол ер нь хоол моолнд хийхдээ тааруу. Тэгээд түлээ үеийн нэвтрүүлэг яваад аял маял яваад хоол хийж байгаа хүмүүсийн ажид хар цогцоор байгаа бас жоохон дөрдөө болоод байгаа шүү дээ. Чи үл надаар давс хийлгэж чөтөл гэмгүү. За за. Тэгээд тоглосон юм аа тийм эрсдэлтэй юм гээд яа. Давсын нэгтүүлчихвэл балраас энэ хөдөлмөр нураа шүү дээ. Энэ хөдөлмөр тэгэл нураа. Нураа шүү дээ. Чи өглөөнөөс хойш өө юу боллоо шүү дээ. Утгах. Багчул яг нэмээд тааруулчихна. Ихчүүл тэгээ таварч байгаа шүү дээ. Тэгээд болчихно шүү дээ. Манай нэвтрүүлэг чинь бас янз янзын гоё хоол хийдэг хүмүүс бас оржлоо. Энэ бол бас нэг онцлог хоол боллоо шүү дээ. Болцсон уу? За чи үл ураг тааруулаад байгаа юм шүү. Барьж ирээл бадж аваад барьж ирээл тэгэл сапгал хийхэд бол яг л хийчихэд байгаа. За цайгаа ишээ. Хүний бас давсны хэрэглээ өөр юм шиг. Би ч нэг давс жоох. За яг манайх чинь тэгсэгээ байж. Гэтэл энэ хоол айд төвчээрээ ут тасарна гэдэг л болох. За. Аба нэг сайхан хооллоод авчвал өглөөний хоолыг бол сайн идчих хэрэгтэй гэж байна шүү дээ. Тэгээд нэг сайхан ирч хүчтэй болж явж байгаад дараагийн юм да.
Яг л өчтөр ам төвөрөө. Урд нь гадаа онцоо. Гадаа хүүдэн. Ямар нэгэн чанар авдаг байхгүй. Тэ? Гэнүүд шүү дээ. Тий. Энэ одоо эдгээрээс шүү дээ. Сонирхсноо авч болно. Хатаад оронд нь ажил. Оронд нь бас юм хийх хэрэгтэй тий. Хатгалж үлдээ. Нэр тавихгүй мó? Нэр тавихгүй мó? Хин. Даавал тэгэж. Гэхдээ би жижиг юм жил. Сплат зэрэг хамгийн ихтэй. Миний жок хийчихний нэр. Тэгээ энэ дээр энэ хуснууд дээр бичиж үлдээ. Тий, олон нэрээ хичээлэлтэй. Чивэл одоо хамт байрлуулсан ч гэсэн заавал чи өөрөө агж ирж бичих хэрэгтэй. Тийм байна тий. За энэ шиг хэлж байна. Тэгээд нэг хурц болсон тэгээд янз янзын хайрцаг хийж болно л та. Том жижиг хэвчсэн шүү дээ. Тэгээд хамгийн гол нь чийг орохгүй байх. Эндүүд датаа энэ хоёр юмыг олж байна. Качка тийч хойд таа. Яг байлдаж байгаа да. Одоо хамгийн гол нь энэ нөгөө тэгээд GPS дээр. Надад их тохирох хобби байна. Одоо нэг дүүрээгээ хийж үзнэ. Одоо энэ чинь ингэчээд хүн олохдоо төөрч магадгүй байхгүй. Танаас ч гарч ирж магадгүй. Тэндээс төөрөх. Тэгээд тамаа. Point
энэ замаар явчихсан биш үү? Энэ замаар явах хэрэгтэй байж гэх юм те. Тэгвэл машинаар ирэх юм энэ паркинг гэдэг энэ бол машин нисчих тэгээ алах хэрэгтэй шүү дээ. Тэр нэг хөстэй юу? Тэрийг заагаад өгчвөл бусад хүмүүст амар. Тэгвэл магадгүй одоо зөвхөн энэ чигийг тавьчаад өөр point өгөхгүй тэр уулын араас гарч ирж болох магадгүй. Тийм шүү дээ. Энэ бол ер нь багцаад оргил дээр нь байна гэж одоо хараад ирсэн чинь оргилоос дахиад километр доош буух байвал бас хүнд бас хэцүү шүү дээ. Хэцүү тийм. Цаг дараа тооцоохоос өсвөл тий. Юу ч яг энэ бас аюул санагдсан. Айн паркинг гэдэг наашаа. Тий наашаа ингэж яваад ер нь гэн олох. Тэгээд дахиад хинт гэж байдаг байхгүй. Одоо яг олох тийм тэр хүнийг олоход туслах жижигхэн тийм хинт байдаг. Тэр нь олоход саглагар модны тор үзэж тий. Тагчгаар саглагар мод. Тий одоо юу гэх юм бэ? Тагийн мод тагчгаар. Тий. Юу тэр юу гэж юм аа тавиад тий. Ерөнхийдөө нэг тийм хинт байна. Саглагар модны тор. Одоо энэ саглагар мод шүү. Тий. Тагийн мод тагчгаар. За тэгээ өөрөө. Мод шүү. Тий. Тагийн мод тагчгаар гэдэг юм байна. Өнөөдөр сайхан аялал боллоо, тийм ээ. Ямар ч цагаас хоёлаа зүтгэсээр авах хайрхны ороо дээр гарлаа. Тийм ээ. Сараа өгсөж явлаа. Дээшээ нэлээ асгар өгслөө. Дээшээ бас өгслөө. Өгсөж гарсан чи яасан байлаа. Дахиад нэг хамгийн гол нь тэр өөртөө замаа зохиогоол явлаа шүү дээ, тийм ээ. Тэгээ энэгээр гараад явчих. Буугтай энэгээр нь буугаад дээр ирдэг те. Тэгээ ямар ч байсан дээр гарлаа. Орой дээр гараад яг төсөөлжсэнээр асар тайхан бол үнэхээр гайхалтай харагддаг юм байна, тийм ээ. Тэрийг үнэхээр хамгийн гайхамшигтай байлаа. Тэгээд орчны одоо асар тайхнаас зүүн тийш одоо гэлуул хийдийн сардаг, хэрхлүүрийн сардаг, алтуулгийг ингээд шага ингээд тэрэлжий сардаг. Тийш Улаанбаатар чиглэлгээл. Ер нь айгүй харагдах цайтай. 70 төвчөөс 2665 м өндөрт гарлаа. Буцах замдаа битээр уламжлалыг сор нөгөө жокейчин тоглоомынхаа одоо энэ удаа бол бид нэр орцогчоор олуулсангүй. Битээр хамтдаа явж одоо тэнд жокейчээ байрлууллаа. Ямар ч лээсэн их сонин кэч болсон шүү саяных. Энэ өндөр уулын оргил дээр ингэж барилуулаад хэрийн хүн зорж ирж болоход бас л шант сорсон юм болно. Гэхдээ яг олохыг зорж байгаа юм бол уртлаас нь авраараа гэж зөвлөхөр л байгаа юм. Тэр жокейчийг одоо олгож байгаа хүмүүс ч одоо зөвлөхөд тагийн мод тагдгар тэр дундаа саглагар нь ховор шүү. Ингээд бол тийм. Нэг тиймэрхүү зөвлөгөө байх юм. Тиймэрхүү зөвлөгөө хүлчээ. Тий. За тэгээд ер нь энэ орчин үнэхээр сайхан юм байна. Хаврын цаг ч гэсэн үүдэлтэнтэй гоё харагдаж байна. 100 намартаа бол бүр үнэхээр тасарсан гоё болох юм шиг байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөгт өгч байгаа. Тэгээд манай нэвтрүүлгийг одоо ивент тэтгдэг хамтран ажилладаг Jeep Wrangler MSM компани хамт олон мөн одоо энэ Jag Volkswagen брендийг Монголд аль бисаар төлөөлдөг BTF компани хамт олон мөн M-Oil-ийнхондоо бас талархлаа илэрхийлмээр байна. Бидний одоо нэвтрүүлгийг ингэж байнга дэмжиж хамтран ажилдагт чин сэтгэлээсээ баярлалдаг шүү гэдгээ хэлье. Мөн зочиндоо одоо тий сонирхолтой аяллыг санал болгоод үнэхээр бас шинэ зүйлийг үзэх боломжийг олгосон явдал чинь баярлалаа. Энэ замаар ингээд бидний араас мөн олон аялагчид одоо авхан хайрхнаас дээрээс асрал тайрхныг харахыг зорин ирэх баха гэж бодож байна. Үнэхээр тийм хүмүүст бас шинэ чиглэлийг нээж өгсөн аял болж чадлаа. Тийм ээ. За урьд оролцуулсан чамд их баярлалаа. Танаа телевизийнхэнд бол ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Би энэ Хөвтөнгөрийн орноор гэдэг энэ аялагчийн гарын явдлагыг хийсэн. Тэгээд энэ аялагчийн гарын явдлага өөрт чинь бас сонин газруудад хөдөлж явж болтгоо гэж өрөө. Энд бол нэлээд олон координатууд GPS Монголын
Үзэсгэлэнтэй газруудын координат GPS болон бас бус зөвлөгөөнүүд байгаа. Мөн энэ нүүдэлч Монгол гэдэг миний гаргасан үзэсгэлэнгийн каталогийг харцхан гэрэл зургийн юм каталог байгаа. Энийг бас бэлгэлье. За баярлалаа. Ингээд цаашдын аялалт чинь одоо хамт олонныхоо зүгээс илүү их сонирхолтой гоё аялал байхаасаа гэж хүсэн өрөө. Илүү их адлын худалдаа таараасаа тэр болгоноос чин сэтгэлийн таашаалыг одоо тултан аваасаа гэж миний хувьд болон хамт олонныхоо зүгээс хүсэж байна. За тэр ирвэл баттар шиг. За ингээд бид хоёр аяллаа дуусглаа. Аяллаа дуусгах жоохтой одоо хотын зүг тэг гэрийн зүг гэдэг гот ингээд хөдлөе доо. Замаараа тусдуугаа. Дуулаад. За явъя. Оба. Худалдаа, оригинал сэлбэг, засвар үйлчилгээг нэг дороос. Мөнх хадаа Toyota төв.